Тэгэхээр туул голын ихэд ойжуулах шаардлагатай байгаа талбайнуудын судалгааг байгаль орчны яам энтрээс бол 2 удаа хийсэн байдаг. Эхний судалгаагаар бол 800 га гэж гарсан, дараагийн судалгаагаар бол бүр 2400 га гэж гарсан байдаг. Тэгээд бид нар яг одоо энэ зогсож байгаа талбай бол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршдог. Яг одоо энэ туул голын тэр ойжуулах шаардлагатай талбайд орсон юм талбай байгаа. Туул голын ихэнд байрладаг. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Шаршуутын ам гэдэг газар байна. За яг энэ амд бол нийтдээ 65 га газар ойжуулах шаардлагатай байгаа. Энэ талбайн ойг бол үндсэндээ дээр үед тэр 50-60-аад оны үед гэдэг юм уу. Улаанбаатар хотын албан байгууллагуудын төлшийг бөөнөр бэлддэг байх үед огтлсон. Мөн Наллахын уурхай ажиллаж байх үед Наллахын уурхайн тулгуур модонд бас маш их хэмжээгээр хэрэгжилж байсан. Тэгээд дахиж нөө байгалийн сэргэн ургалт явагдаагүй ингээд хөрсөн хээршээд одоо байгалийн сэргэн ургалт өөрөө явагдах боломжгүй болсон юм талбай байгаа. Тэгээд манайх оюутлогоо компанид манай их ус туул төрийн бус байгууллага хамтран ажиллаад одоо энэ талбайг ямар ч байсан 90% амьдралттайгаар ойжуулах юм зорилготой ажиллаж байна. Энэ бүх талбайг нэгдүгээр хонь ямаанаас хамгаалахын тулд хашсан байгаа. Хоёрдугаарт нь борттой тарьц хэрэгжилж одоо яг энэ жилийн хамгийн их хурд тунцтай 7-8 сард ойжуулж байгаа. Тэгээд энэ дээр мөн орон нутгийн малчид тийм ээ бас Төв аймгийн Эрдэнэ сумын одоо орон нутгийн багийн удирдлагын зэрэг хүмүүстэй бас их сайн ойрхон хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ жилийн байдлаар ямар ч гэсэн 40 га газрыг бол ойжуулчаад байж байна. Тэгээд ажил маань бол их сайхан явагдаж байна. Оюутлогоо компанитай бид нар бол яг энэ ам тэгээд энэний дараачийн ам гэдэг ингээд нийтдээ 100 га газар ойжуулалт хийх гэрээ байгуулсан байгаа. Тэгээд энэ дээр бол ингээд хашаа ган торон хашаа татаад тэгээд тарьцаа авчираад энд ойжуулах нэг ажилчид тийм ээ багийнхандаа цалингийн нөгөө кемпийн түрээс тийм ээ төлбөр ингээд бүх юм бодоод нэг мод суулгахад $6 гэж тооцоод тэгээд нийтдээ оюутлогоо компанитай бол 100 гад $600 мянган гэрээ хийсэн. Эхний жилийн хөрөнгө энэ нь болохоор 3 жилийн хугацаатай. Тэгээ эхний жилийн $200 мянган нь орж ирчээд бид нар энд ингээд одоогийн байдлаар бол хашаага татаад дуусчихсан. Тарьцныхаа ойжуулалтын ажил бол үндсэндээ 35 га бол хийчээд байж байна. Тожийн нарсыг аврах хөдөлгөөн гэж өрнөжсэн юм да 2000 оны ихэрж байна. Яг тэр үед бол бас тожийн нарсанд очиж яг ийм өдөрлөг хийж тийм ээ. Одоо маш олон байгууллага тийм ээ мод тарьжсэн. Тэгээд гэтэл одоо эргээд харахад тийм 10 жилийн дараа тожийн нарсанд чинь 16 мянган га газар ойжуулчлаа. Ингээд сайхан болчлоо. Юм жижигхэн тармил ой болчлоо гэд хүлээгээд авсан шүү дээ. Ер нь бол яг тэгэнгүүт одоо Улаанбаатар хот те нийслэл хотынхаа яг гол усны их үүсвэр болсон энэ туул голын ихэн дээр бол дөнгөж одоо 2000 га бол бүх байгууллагууд тийм ээ монголчууд бүгдээрээ хийвэл маш хурдан хийж болох ажил байгаа юм л да. Тэгэхээр манай их ус туул төрийн бус байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлд бол 7 хүн байдаг. Үүнээс бол 5 нь яг мэргэжлийн ой зүйч ой инженер хүмүүс байгаа. Тэгээд энэ жил болгоныхаа ойжуулалтын дээр бол бид нар гэрээт тийм ажилчин хөлсөлж авдаг. Энэ бол ажилчин хөлслөх бол дэлхийд даяараа л ойжуулалтын компаниуд ч бай, төрийн бус байгууллагууд ч бай ажилчин хөлсөлдөг. Ялангуяа ойжуулалтын цалин их өндөр байдаг. Канадад бол жишээлбэл бүх чиглэлийн оюутнууд нь тийм ээ сургалтын төлбөрөө олох гэж юм ойжуулалтын ажил хийдэг. Тэгээд энэ жилийн хувьд бол бид нар 22 ажилчинтайгаар одоогийн байдлаар 20 хоног ажиллаад байж байна. Тэгээд ер нь сая энд мод тарьж байгаа бас гадны хүмүүстэй ярилцж байхад ойжуулагчдын амьдрал үнэхээр хүндгэл тэгж юм л да. Нэг танаа гадны мэрэгчлээ бас нэг үеэл нь тэгж ойжуулалт хийдэг гинэ ингэж мод тарьж мөнгө. Тэгэл ингээл хээр тийм ээ майханд амьдрал хэвээр юм хэцүү байна. Ер нь манай ойжуулалт ч гэсэн Монголд ч гэсэн ер нь тэгэл хээр майхантай тэгэл бороо шороонд ер нь бол ойжуулалтыг тэгж хийдэг. Гэхдээ бид нар бол энэ жилээс бас ойжуулагчдын тэр амьдралын төвшинг тийм ээ арай илүү баталгаатай арай илүү сайжруулаад тийм ээ ядчил майханд бороо орсон ч зутраад байхаргүй гэр кемптэй
Өөрсдөө гадаа хоолоо хийхгүйгээр бас тусдан тогоочтой тэгж ажиллаж байгаа. Мод тарина гэдэг чинь энэ хол бартаатай замаар явж ирж тэгээд мод тарина гэдэг бол нэг талдаа зүгээр нэг өдрийн зугаалах шиг бат тийм ээ, сайхан зугаалах шигч байж болно. Гэтэл нөгөө талдаа тэр хүн өмнөхөөсөө одоо сэтгэлээсээ тийм ээ зорж ирж ингэж мод тарж яах гэдэг нь мэддэгдэг байхгүй. Яг тэгвэл нөгөө чинь одоо би нэг мод тарина, одоо би нэг мод тарина, би нэг гэрийнхэнийхээ тоогоор нэг мод тариад таа гэх тийм. Энд чинь болохоор Монгол хүн болгоны нөгөө сэтгэл байдаг нэг мод тариул нэг насны боён гэдэг шиг тийм. Тэр сайхан сэтгэл харагдаад байгаа байхгүй. Ийм хамт олноороо ирж ажиллаж байгаа ийм хүмүүстэй нэг өдрийг ингээд сайхан өнгөрөөгөөд мод тарихыг нь зааж өгөөд тийм хэмээлдээ нэг өдрийг сайхан өнгөрөхөд одоо их урам зориг орж байна. Одоо та нарыг ясны дараа ингээд үлдээд ажиллалаа ч гэсэн хожим хойно өөр газар талбай ажиллалаа ч гэсэн одоо тийм олон хүний тийм ээ сайхан сэтгэлийн хүч миний ард бол явж байгаа л гэж бодож л хийх юм байна. Тэгэхээр тоолгол бол үндсэндээ нийт туртаараа дэлхийд 5-д ордог тийм сэлэнг ангар янисэ гэсэн голын системийн нэг их гэж явдаг юм лээ. Одоо жишээлбэл янисэ мөрний тухай ингээ интернетээс уншихаар янисэ мөрний нэг их нь Монгол улсын нийслэлийн хажуугаар урсдаг гэж гардаг юм. Тэгэхээр туулгалын их гэж бүс нутгийг хаана аль хэсгийг туулын их гэж үзэх юм бэ гэж нэг юм байна. Тэгэхээр бүр Дэлхийн банкнаас гаргасан тэр туулгалын ихний экосистем гэсэн тайлан байдаг байхгүй. Тэн дээр дурдсанаар бол үндсэндээ тэрэлж гол туулд цотхохоос дээш тэр бүх усаа цуглуулж байгаа нутгийг туулын их гэж үзэж болно гэдэг юм лээ. Тэгээд энэ туулын урсц бол ингээд багасаад байгаа нь юутай холбоотой байна гэдэг нь бас усны тэр мэрэгжлийн инженер хүмүүс нь ингээд судлаад үзэхэд одоо тэр буурсан хэмжээнийх нь 30% нь бол энэ модын огтлонтой холбоотой гэсэн тоо гаргасан байт юм л. Өөрөлдвөл үлдсэн 70% нь бас өөр хүчин шалтгаантай, учир шалтгаантай байдаг. Одоо урсцаа нөхөж дийлэхэргүй болтол нь тийм ээ. Манай Улаанбаатарын хүн ам сая давчлаа тэгж соруулж хэрглэж байна. Одоо тэгээ бас дээрээс нь дэлхийн талаар олон шалтгаан байдаг. Тэгэхээр өөрөлдвөл энэ 2000 гааг бүгдийг нь ойжуулчихад за тэгээ тэр моднууд маань ургаад титмэн нийлээд олон жилийн дараа тийм ээ буцаад нэг ус барьдаг тэр үүргээ сайхан гүйцэтгээд эхлэхэд нөгөө нэг багасжсэн одоо алга болчиход байгаа усны 30% нь бол эргээд нөхөгдөнө гэсэн юм тооцоолол байна.